За ажлын хэсэг 36 дугаар тогтоолынхоо хэрэгжилтийн явцад үнэлэлт өгнөлт өгөөд за цаашид анхаарах эрчимжүүлэх ёстой асуудлууд байна гэд 8 асуудлыг одоо гаргаж ирж тавьсан. Тийм учраас яг энэнтэйгээ уялдуулаад Улсын их хурлын байгууллагын орчин хүнсүүд аж ахуйн байнгын хорооноос засгийн газар чиглэх тухай тогтоолын төслийг боловсруулж байнгын хорооныхон гишүүдэд хөргүүллээ. Тогтоох хэсгийн 3 заалттай, даалгах хэсгийн 8 заалттай ийм тогтоол боловсрогдсон. За энэ хүрээнд саяын яриад байгаа хүнсний аюулгүй байдлын асуудал дээр тавих мэрэгжлийн удирдлага хяналтыг сайжруулах тухай асуудал байгаад байгаа. За энэ үнийг тогтолцооных нь хүрээнд авч үзээ гэдэг зүйл. Дээр нь тэр нотлогоонд суурилж энэ хяналтаа хэрэгжүүлээгээд нэгдсэн лаборатори хийгээд гайлын лабораториудынхаа хүчин чадлыг нэмэгдүүл гэдэг асуудлыг тусгаж өгсөн гэдгийг зориуд хэлмээр байна. Дараа нь биднээс төрийн бодлого тогтвортой хэрэгжих ёстой юм аа. Нэг гараараа хүнсний хангамж аюулгүй байдлаа сайжруулна гэчихэд нэг гараараа өнөөхийгөө хийдэг янз бүрийн татваруудаа хөдөлгөөд байгаа нь энэ чиглэлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгчтэй бид энэ шийдвэрүүдийн золиосон дурлаа болчихгүй байна. Тийм учраас энийг тогтвортой байлгах гэдэг асуудлыг зааж өгсөн, дотоодын зах зээлийг хамгаал гэдэг асуудлыг хэлж өглөө гэдгийг зориуд хэлмээр байна. Дараагийн нэг зүйл манай гишүүдээс гарч ирээд байгаа юм. Үнэхээр энэ хүнсний хангамж аюулгүй байдлын асуудал үүнлүү чиглүүлж байгаа бодлого хөрөнгө оруулалтууд бүс бүсээр харилцан адилгүй байгаад байна. Эхний 2 жилдээ бол гол одоо хангалт нийлүүлэлттэй авч явдаг бүсүүд рүүгээ илүү түлхүү явцсан байна. Тийм учраас энэ үлдсэн хугацаануудад бүсүүдийнхээ тэнцвэртэй хөгжлийг хангах, хангалт нийлүүлэлтийг нь сайжруулах хүрээнд энэ төрийн бодлого хөрөнгийн их усүрийг чиглүүлэх ёстой. Ингийн тулд бүсээр нь одоо зээлийн бодлого юмнуудыг нь тогтоож цогц төлөвлөгөө болгож одоо хэрэгжүүлэх ёстой гэдэг байдлаар нь асуудалд одоо хандаж тогтоолдоо тусгаж оруулсан гэдгийг хэлье. За би нэмж нэг хэлэх зүйл 3 дугаар заалтан дээр даалгах хэсгийн 3 дугаар заалтан дээр тэр цэцэрлэг сургууль гэдэг үгийг авах хэрэгтэй юм байна. Бид ерөөсө хоол үйлдвэрлэлтэй холбоотой хяналт сударсантай холбогдуулаад зарим томоохон ажилчин албан хаагчтай газрууд дээр энэ хоолны хордлого янз бүрийн асуудлууд үүсээд байна. Тийм учраас энд тавьдаг төрийн хяналтыг сайжруулах ёстой гэдэг зүйл ярьсан. Гэтэл дан ганц өнөө төрийн худалдаа авалттай холбоотой асуудал нь тусгагдаад орчихж, тийм учраас би сургууль цэцэрлэг гэдгийг авчих юм бол хоол үйлдвэрлэл гэдэг үгээрээ нийтээрээ орж болох юм байна гэж ингэж харлаа. Тийм учраас би 3 дугаар заалтаас энэ үгийг нь авъя. За тэгээд та бүгдийг тогтоолын төслөө дэмжиж өгөхийг одоо хүсэж байна. Баярлалаа. За